50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Зугаати 642 литрээр оролцсон. Урвас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Дохирол даваа тавг баасан гараг бүр сэрэг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд энэ халуун өдрийн мэндийг хүргэе. За гэхдээ энэ халуун нь одоо юу одоо нар жаргаа гайг болох байлгүй. Гэхдээ нар жаргахт л бас цаг байна. Нөгөө заавал нэвтрүүлэг учраас ингэ өмнө тандтай байж хэвчээ байхгүй. Би бүр яг шатлаа. Тэгээ наашаа нөгөө лотерей руугаа ирэхдэг дугуйгаа унсч бүр шатгач. За. Олон юм ярихгүйгээр гялс 10 минут тоонуудаа хийлээ тэгээ өндөрлөө. Дараагийн 7 хоног буюу наадамтай 7 хоног 11, 13, 15-ны өдрүүд манай үндэсний дотор амарна. 18-ны 1-р өдөр уулзах юм байна шүү. За хамгийн ихнийх нь 6. Бас уулын доогуур гайгүй сэрүүхээ яваад байна шүү. За дараагийнх нь тэг 6 тэг. За манай зураглаач бол яг бөмбөлгнүүдээ ингээд дагаж явж байгааг үзэгчд маань анзаарч байгаа. За халуунд халдсан миний царай бол нэг чухал биш байна. За дараагийнх нь тэг байна. 6 тэг. 6 тэг. За одоо хэд вэ? 6 тэг. 6 тэг. 5. 6 тэг 5. За ингээд 6005 гэсэн дугаар гарч ирлээ. Тоо гарч ирлээ. За ингээд 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуурыг яг энэхүү 4 тоог та зөв таасан бол таны бооцоо 500 дахин үржигдэх болно. За таны бооцоо 4D тоглож байгаа одоо нөхцөлд хамгийн багадаа 500 төгрөг байх юм шүү. 500 төгрөгч дээшээ. За ингээд 4 бөмбөлөг зураглаачийн дуранд харагдаж байна. Бөмбөлгөө аваарай. За 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуурын 4 бөмбөлөг. 6 тэг 5. 6 тэг 5. Сайн харж авсан бах, сонсоод авсан бах. За харин одоо 4D-ийн 2 дугаар зэргийн хонжуурын машиныг ажилуулах гэж байна. За энэ машинаас гарч ирэх 4 бөмбөлгөн дээрх тоонуудыг зөв таах юм бол таны бооцоо 1000 дахин өснө. 500-аар бодъё. 500 мянга болох нь шүү дээ. За ажилууллаа. Болдог бол бүгднгийнх нь конопын дарчтай юм уу? За 4D-ийн 2 дугаар зэргийн хонжуур. 4D-ийн 3 дугаар зэрэг, 2 дугаар зэрэг, 1-р зэрэг бол зүгээр бооцооных нь одоо өсөлтөнд ондоо шүү дээ. 4D-ийн 3 дугаар зэрэг бол 500 дахин өснө. За 4D-ийн 2 дугаар зэрэг бол одоо энэ ажиллаж байгаа машинаас гарч ирэх бөмбөлгнүүдийн дээрх тоог зөв таах юм бол таны бооцоо 1000 дахин өснө. За харин 4D-ийн 1-р зэргийн хонжуурын машинаас гарч ирэх бөмбөлгөн дээрх тоонуудыг зөв таах юм бол таны бооцоо 2000 дахин өснө. За одоогийн байдлаар 2 бөмбөлөг гарч ирсэн байна. 4D-ийн 2 дугаар зэргийн хонжуурын машинаас гарч ирсэн 3 бөмбөлөг одоо 3 дахь нь гарч ирж байна. 1 9 6. 1 9 6. Дараагийнх нь 7. 1 9 6 7. 1967. 1967 онд төрсэн өөрийнхөө он сарыг биш оныг хийсэн л бол ингээл гэхдээ яг тийм одоо төрсэн хүн амтан хийсэн юм уу мэдэлтэй. За ингээд 4D-ийн 2 дугаар зэргийн хонжуурын 4 бөмбөлгөн дээрх тоо 1 9 6 7. 1 9 6 7. За 4D-ийн 1-р зэргийн хонжуурын машиныг яг одоо ажилуулах гэж байна. 4D тоглож байгаа хүмүүс анхааралтай харж байгаарай. За ялангуяа 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуур, 2 дугаар зэргийн хонжуурын машинаас тоо таны бүгсэн тоо гараагүй бол энэ бол танд одоо өнөөдөр ирж байгаа 3 дахь боломж шүү. За 4D-ийн 1-р зэргийн хонжуур. Яараар халуун бай. Гадаа ер нь яг хэдэн градус байгаа мэдж байгаа юм байна уу? 40 хүрсэн болов? 31-ээс их юм шүү. За 4D-ийн 1-р зэргийн хонжуур 3. 2. Ер нь бол эмчнэр зөвлөж ялэн штэ. Даралт ихтэй бага насны жоохон хүүхдүүд энэ төр бол яг ийм хит хаалтын үед бол гэртээ байжээ гэж.
Гэртээ бүх юм хэцүү л байхад та. Гэхдээ air condition sense байд юм уу ямар нэг юм ажилуулаад тэг хүүтэн ус мөс тосдгоо яадгүй те. Хүүтэн ус мөсөнд ордгоо. Тэгжил сэрүүцэхгүй болов. За 3 2 9 3 2 9 халуунд наршчууд юу ямар болог байх вэ? За хамгийн сүүлийнх нь 9. За 33 99 гэсэн тоо гарч 32 99 гэсэн тоо гарч ирж байна да. За ингэ дөрөвдгийг энэ 1-р зэргийн хонжуурын машин дотор байгаа одоо 40 бөмбөлгнөөс 4 нь гарч ирсэн. За энэ 4 бөмбөлгөн дээрх тоонууд бол 3 2 9 9 3 2 9 9. За зураглаач маань тоонуудын одоо яг дүрсийг авч явах хооронд нь гялс нэг балга усуухгүй бол бас хэцүү байна. За үзэгчтэй 6D-ийн машин хайжууд ирсэн. 6D тоглож байгаа бүх хүмүүс бүгдөө намжилт хүсье. Тэгээд наадмын өмнө бас яндагоо үзэж шít. Тэгээд нөгөөдрөөс ч одоо тэгэл сайхан. За тэгэл өнөөдрөөс барыг наадамлал эхэлчихэж байгаа юм шүү дээ. Хагас магас ажиллаар сунаасан амралт байгаа шít. Бодоод үз. За өнөөдөр бол 8 байхаа өнөөдөр чинь 8-наас үгс. За 8-ыг бол ажлын өдрөөгөө тооцчих. Одоо тэгтээ юу өндөрлөж шít. За эхнийх нь бол 3. 9. За 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18 дууд ажилдаа орно л доо. 9 хоног амарч байгаа. 3 8. Их амархаар юм жоохон сүулдэ хийх ажил олддгүй юу? Одоо наадмын өдрүүдээр ялангуяа нөгөө засмал зам тавигдсан байгаа Монгол нутгийн одоо 408 зохистой байгаа гоё үзэгсэлэн сайхан газрууд. За тэгээд нуур, цөөрөм биш нуур, голоо дагаалаа. Манайхан ч тэгээд тэгээд алга болсон. Би бол Улаанбаатартай үлднэ. За 3 8 1 4. За хамгийн 5 хүмдэг байна энэ. 1 гэсэн дугаартай байна. 3 8 1 4 1 3 8 1 4 1. За нэг хөдөө орон нутгийг зорих ч хүмүүс бол болгоомжтой яваарай. За 4. За ингээд 6D-ийн машин дотор байгаа 60 бөмбөлгнөөс 6 бөмбөлг нь гарч ирсэн. За яг энэхүү 6 бөмбөлгийг ер нь энэ машинаас гарч ирэх 6 бөмбөлгийг дарааллын дагуу яг цав зөв таасан тэр хүн, бөглсөн тэр хүн. Бөглөнө гэдэг нь бол одоо би энийг хэлж байгаа юм л та. Энэ дээр бөглөөл та зөв бөглөх юм бол 50 сая төгрөг очих юм байна. За түүний дараагийнх нь сая 500, тэгээд 150 мянга, тэгээд 15 мянга. Эхний 2 бөмбөлөг, аль эсвэл сүүлийн 2 бөмбөлөг 38 14 гээд яг дарааллын зөв таачих юм бол хамгийн бага буюу 1500 төгрөгийн урмын хонжмортой юм баг шүү. За ингээд 6 бөмбөлөг бүгдээ хамтдаа харъя. 6D-ийн машинаас гарч ирсэн 6 бөмбөлөг 3 8 1 4 1 4. Сүүлийн 4 тоо бол хос тоо юм тий. 14 14 гэсэн тоо шүү. За дахиад харъя. 3 8 1 4 1 4. За үзэгчдээ одоо бүгд анхаарлаа. Одоо 120 сая төгрөг тодруулах тэр сайхан мөч төр хурж ирээд байна. Тэгээд машин ажиллуулъя да. За 120 сая хамгийн өндөр нь бол дараагийнх нь 12 сая. Тэрний дараа 900. Тэгээ хэд байдаг вүлээ? 320 10. За 300 мянган төгрөгийг яаж хожж болохыг тань тайлбарлаж өгье. Энд 1-ээс 42 хүртэлх дугаартай 42 бөмбөлөг байгаа. 7 бөмбөлөг нь гарч ирнэ. Одоогийн байдлаар 19 гэсэн дугаартай бөмбөлөг, 37 гэсэн дугаартай бөмбөлөг гарч ирсэн байна. За энэхүү гарч ирэх 7 бөмбөлөгний эхний 6 бөмбөлгөөс анхааралтай сонсож байгаарай. Эхний 6 бөмбөлгөөс 4 бөмбөлгийн дараалал харгалзахгүйгээр зөв таагаад
7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөгийг оролцуулаад ингээ нийтдээ 5 бөмбөлөг зөв таах юм бол та 300 мянган төгрөг хожих шүү. За тэрийг танилцуулчихлаа. 19 37 30 36 19 37 30 36 6 дугаартай бөмбөлөг гарч ирж байна. 19 37 30 36 тэгээд 6. За одоо 6 дахь бөмбөлөг. 6 дахь бөмбөлөг 33 30-тай 4 тоо гараад ирсэн байх шүү, анзаарж байгаарай. 37 гарч ирсэн байна, 30 гарч ирсэн байна, 36 гарч ирсэн байна, 33 гарч ирсэн байна. За ингээ өнөөдрийн хамгийн сүүлийн буюу 7 дахь бөмбөлөг, бонус бөмбөлөг 9 дугаартай бөмбөлөг байна. За ингээд нийт одоо машинуудаа ажиллуулаад хамгийн сүүлийнхаа машиныг ажиллуулчихлаа. За ингээд анхаарал таарж байгаарай. Сайн хараарай. Би хэлээд өгье. 19 37 30 36 тэгээд 6 33 өнөөдрийн бонус бөмбөлөг 9 гэсэн дугаартай бөмбөлөг байна. За ингээд үзэгчдээ өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Дотроос явж байгаа болохоор жоохон бөхчин байна. Тэгээд миний түрүүний загсаа битээ мартаарай заа. Бүгдээрээ хотоос пүм гэж гарцгаа шүү дээ. За баяртай. Сайхан амарцгаагаар. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Таирд 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Бади 642 литрээр оролцсон. Бурбас 6 төрлийн хонжурын эзэн болох боломжтой. Догор даваа аваг баасан гараг бүр сэлэг телевизээр явагдана. Та өөрөөр барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.